Өглөөний мэнд хүргийн үзэгчтэй Монголын мэдээ сувгийн шууд сурвалжлах хэсэг яг одоо ямар зүйлийн тухай өгүүлэх гэж байгааг үзэгч та бүхэн бас миний дэргэд байгаа хөгжмийг хараад ойлгож байгаа хаа. Бид одоо Монголын алдартай төгөлдөр хуурч сайн цэцэгчийн сургалтнаас үзэгч та бүхэнд бас мэдээллийг хүргэхэд бэлэн болоод байна. Дэлхийн одоо маш олон оронд 200 гаруй тоглолтод Монголоо төлөөлж оролцсон байдаг энэ хүний ер нь амьдралын зам төгөлдөр хууртай холбогдсон түүх болоод өнөөдөр хүүхдүүдэд энийгээ өвлүүлж байгаа сайхан ажил үйлсийн талаар өнөө өглөө гэгээлэг сайхан сурвалжлагаар бас үзэгч та бүхэндээ бэлэг барьж байна. Өглөөний мэнд хүргээ сайн ягч. Өглөөний мэнд. Тэгэхээр таны яг ажил өглөө хідээс эхэлж байна. Та ер нь хэдэн настайгаас эхлээл яг энэ хөгжмөний ард суугаал төгөлдөр хууртаа одоо баг амьдралаа холбосон гэж хэлж. За өглөө юу хийдэг вүлэр ойлгомжтой тий хүн өглөө шүдээ угаадаг шиг би өглөө усаал бас хөгжим дээрээ хуруугаараа хөдлөөд тэгэл амьдрал эхлэнтэй. Би өөрөө бол хөгжмийг баг аав ээж хоёр минь тэгж ярьдаг 95 хүрээд л эхэлсэн гэж ярьд. Яг тэр хоёр бас сайн сандгүй 4 нас хагастаач байсан болоо 5 гэж бас өөртөө залуу байсан болохоор тэгээ нэлээ эрт ихсэн. Тэр үедээ бол тэгж одоо хүүхд төгөлдөр хуурын дугуйлан одоо юу гэдэг тэгж эрт эхэлдэг тийм бас үе байгааг болохоор яг миний хувьд бол их ховор үзэгдэл байсан баг гэж боддгийг. Тэгэхээр би бас таны амжилт гээд одоо 25 дахь телевиз ярилцлагыг үзсэн л дээ. Маш олон сайхан дурсамжтай тоглолтуудад оролцож исэн байна лээ. Энэ талаараа бас өглөөний одоо манай үзэгчдэд хуваалцахгүй юу? Маш гайхамшигтай 1500 хүнтэй Мадридэд бас тоглож исэн гээл. Тий за тэр бол миний ер нь бол Мадридын тэр заал бол миний гараа байсан. Тэгээд анхныхаа урилгыг ч бас авсан тэр концертынхаа дараа тэгээд хамгийн сүүлд тоглосон заал минь бас одоо Валенси гэж хот байдаг. Испани 3 дахь хот. Европта нэлийн дээгүүр ордог бас концертны том заал нь 1200 хүний одоо судалтай тэр заал нь. Одоо тэр бидний нэрний дээр доор нь одоо тэр алдартай лан гэл одоо бичсэн байна. Мацуев гэл одоо өнөөдөр яригадаад байгаа Герге бидний нэртэй одоо ингэ бичиж байгаа доор нэг өчүүхэн сая сангид орж гээд Монгол гэж бичсэн байгаад нь бол би өөрийгөө хараад бас за ямар ч лээс энэ усууд миний концертыг үздэггүй маа гэхэд тэр усуудын концертыг үзэж байхдаа хөө энэ бас нэг Монгол төгөлдөр урж байдаг юм байна гэдэг нүдэн лав тэргээр эргэлзэж байгаа гэж би өөрөө бодож бас энэ бол их гоё бас ховор би их азтай хүн юм уу гэж боддیں۔ Тэгээ Америкийн нэгдсэн улсын одоо төгөлдөр урчдын шүүмжлэгч бас таныг маш сайхан үгээр урам өгч шүүмж бичсэн байсан. Тэр тоглолтынхаа талаар бас миний концертыг орж үзсэн би бол сүүлд нь бүр 7 хоногийн дараа тэр сэтгүүл нь гарахад би бол цочирч тэрийг яана гэл одоо мэдсэн бол магадгүй бас сандраад ямар ч тоглох юм бол хотлоо хичээгээч гэдэг намайг одоо өөрийгөө магтуулах гэж одоо бүүми тэр үедээ тиймж бодох тийм бас юу байгаагүй яхалаарэ маш том заал нэрттэй алдартай бас анхны Монгол гэдгээрээ бас байжсэн болохоор би маш их сэтгэл айггүй тийм нөгөө анхаарлын бар маш хамгийн өндөр түвшинд бол байсан. Тэгээд тэрэн дотор манай үзэгч дотор бол бүр монголчууд төрлөө бүр Сан Франциско, бүр Чикагоос ирж одоо монгол хүнээ дэмжиж ирж байгаа нь үнэхээр юм. Тэгэхээр энэ юу хэлээд тэгэхээр бид нар бол маш их оронч улсууд монголчууд би өөрөө 25 жил гадаад амьдраад дээрээс нь 10 жил Москвад сураад тэгээд дунд дээдэг төгсөөд яг энэ хугацаанд гадаад амьдрах гэдэг амьдралыг би бага наснаас эхлээд үтсэн болохоор тэр концертын үе бол миний сэтгэл зүрхэнд маш үлдсэн. Тэгээ монголчууд маань монгол хүнээ тоглоно гэдэг тэр холоос Америкч их том газар нутагтаа шүү дээ. Тэгээд тэр заал дүүрэн монголчууд бас заал дүүрэн Америкчууд те ер нь бол бараг 100-аад монголчууд ирсэн болов уу гэж одоо манай дүү одоо ярьдгийн их олон монгол хүн болгон ингэр өвөр дүүрэн цэцэгтэй би бүр ингээ машинд багтахгүй бид нар бүр яана бараг л дэлгүүр шиг тийм их цэцэг л авчлаа гэ те маш гоё байсан тэр одоо хүртэл миний юунд толгоонд бол яг кино шиг үлдсэн. Тэгэхээр ер нь яг энэ төгөлдөр хуур хөгжмөр ер нь хөгжмөр хичээлэхээр хүнд ямар төлөвшил бий болд юм бэ? Дээрээс нь та бол Монголын нэрийг төлөөлөд дэлхийд гарч байгаа юм. Одоо танаар бол Монголыг харж байгаа шүү дээ яг энэ хөгжмийн урлагийн. Тий их гоё асуулт байна л да. Яагаад гэвэл намайг гадаад гарахад энэ сангид оржийн саяын цэцэг гэж бол хинч ярьдгүй. Яаж ч утсан энэ монгол хүн ер нь ямарваа юм ингээ гадаад өөр нутагт очихлээрээ одоо тэр хүн гэж тий одоо хувь хүний нь бол ярьдгүй энэ монгол хүн ер нь монголчууд ямар царайтай байдгийг энэ монгол хүн яаж хувцалдгийг эсвэл ямар бие төрхтэй байдгийг ч гэдэг юм уу тий за тэгээд дараа нь за энэ монгол хүн ер нь төгөлдөр уур яаж тоглодгийг тэгэхээр Монголынхаа одоо ямар өөрийнхөө улсынхаа нэрийг зөв тоглоно гэдэг бол баг тоглохоосоо илүү их том хариуцлагыг бол хүлээж авдаг. Тэгэхээр энэ хариуцлагыг одоо би бүх насаараа
одоо бараг л нуруунд дээрээ үүрч явна гэж боддог. Түүнээс одоо бол би төгөлдөр хуурч одоо болцсон миний юм дууссан юм бол байхгүй. Тэгээд ирэхлээр одоо бидний уран бүтээл утгагүй болж эхэлнэ тий. Та яг одоо сая ямар ая тоглож байсан бэ? Манай үзэгчдэд бас нэг гоё аяар бэлэг барахгүй. Тэгээд ер нь бол та сая ярьлаа шүү дээ. Монголоо тэгэл яг ингээл 20 хэдэн жилийн турш яг ингээд дэлхийн тайзан дээр явлаа гэж. Тэгэхээр эх оронч үзэл гэдгийг би бас танаас асуумаар байна. Та ер нь юу гэж хардیں۔ Гадаадад тэр олон жил амьдарсан, тэр олон жил Монгол гэдэг нэрийг бас тахалж явсан. Эх оронч гэдэг үзэл чинь одоо эх орныхаа одоо тэр бид нар гадаа гудамж явахад одоо ингээл бие яаж авах уу те тэгээ тэр нэгэндээ одоо шаардлага тавих ч байд юм уу те эсвэл залуу гэр бүлүүдийг хүүхдүүдэд яаж хүмүүжүүлэх вэ тэрэнд нь бид нар багш нар одоо зүрх сэтгэлээ өгч хамаг оюуныхаа одоо мэдлэг боловсролыг те би одоо 25 жил тоглолоо гэж тэр одоо олон орныхаа тайзан дээр гарсан тэр хөдөлмөрийг би тэр концерт тоглоход зүгээр ингээд нэг өдөрт нэг цаг давтаад юм уу гараал ингээд тоглоогүй те. Тэгэхээр би тэрийг маш олон цагийн ард сууж тэр олон концертыг бол гаргасан. Тэгэхээр тэр олон цагийн хөдөлмөр чинь миний биеинд шингэсэн те. Биеинд шингээд би нэг зохиолыг нэг удаа тоглолтгоо хамгийн бага нэхэд одоо 5 ч байт юм уу те. Ингээд дээшгээ явдаг. Тэгэхээр одоо би юу гэж хэлэх гээд юм гэхээр тэр шингээсэн өөрийнхөө хөдөлмөрийг би өөрийнхөө ирээдүйг одоо гаргамаар байна гэдэг миний хүсэл эрмэлзэл гар. Тэгэхээр тэр чинь миний эх оронч гэдэг. Тий дахиад нэг одоо сая багшийн шавьч гэдэг юм уу эсвэл гадаа гаргахлаар сая багшийн шавь гэж бас гадаад хинч ярихгүй. Бас дахиад манай Монголын нэг шин төгөлдөр уурчс гэдэг юм уу залуугт гарсан гэж бол ярьдаг. Гэтэ бол багш нь хэн байдгийм бэ гэд хэрэг миний нэрийг мэддэг хэдэн хөгжимчтэй л энэ нөгөө сайн цэцэг тоглогч сайн цэцгийн шавь байж штэ гэд бас тэгж ярина. Тэгэхээр ингээд эх оронч гэдэг бол миний мэрэгжлийн хувьд бол ийм байгаа. Мэрэгжил болгон бас өөрийн гэсэн юутай байдаг те. Тэгэхээр миний эх оронч цэцгэлэг бол энэ дээр явж идэг. За тэгэхээр та нэг аяа бас за аяг ер нь бол телевизээр ингээд нэг тоглох те. Ягаад гэвэл телевизийн одоо юу гэж одоо байдаг шүү дээ өнгө эдгээр бол яг одоо ярихад зориулсан байдаг бах би бас өөрөө инженер биш болоо тэгтээ сая бол би та нарт нэг Шопен нэг жоохон тоглосон удахгүй манад ингээд энэ ташмалхид одоо фестивал болгож байгаа тэр фестивалд бол бид нар одоо чамбер гэж хөгжим олуулаад тоглодог тийм наадам байгаа би тэр наадамд бол өөрөө бэлдэж байгаа тэнд бол голдуу гоцлол бол баг оролцохгүй ягаад гэвэл өргөж одоо гоцлол тоглодог хөгжимчдийн боловсролд бол маш их чухал юм болвол олуула ингэж тоглоно тэ яг л би маш олон цаг ганцаараа байдаг тэр мэрэгжлийн хажуугаар бас олуулаад тоглоно гэдэг тэр гоё одоо чамбрыг монголоор юу гэдэг лээ тэ тэр хөгжмийн наадам болж байгаа. Тэгэхээр би яг тэр наадамдаа бэлдэж байгаа. Тэгээ тэр наадам нь яг гэвэл заавал нотоор тоглодог тийм мэрэгжил байгаа тэ. Тэгэхээр би сая яг өөрөө нэг дуртай зохиолынхаа нэг хэсгээс тоглол яг гэвэл энэ зохиол нэлээ урт учраас минут тий за баярлалаа үзэгчдээ бид эхний хэсэгтээ сайн цэцэгчийн өглөө хэрхэн яаж эхэлдэг вэ? Ер нь эх орноо тээж яваа энэ хүмүүс маань дотроо юу бодож явдаг юм бэ гэдэг олон сайхан зүйлийн талаар үзэгч та бүхэндээ бас мэдээллийг хүргэлээ. Дараагийн хэсэгт бид сурагчид ирчихсэн байх болно. Ер нь хүүхдүүд хөгжмөөр дамжуулан хэрхэн яаж хүмүүжих ёстой вэ? Сайн цэцэгчийн одоо сургалтанд явж байгаа монгол хүүхдүүд ер нь хөгжим сурах авьяастай байдаг юм уу гэдэг олон зүйлийн талаар бас ярилцах болно. Эцэгчүүд бас дараагийн хэсэгт анхаарлаа хандуулаарай. Багшаа хэлсэн юм хийж ирсэн үү? За тэгэхээр үзэгчдээ яг хамгийн ихний сурагч маань хичээлээ их гээд сайн багш дээр орж ирж байна. Тэгэхээр за миний дүүгийн нэрийг хэн гэдэг вүлээ? Сартан гэдэг. За. Сурагчтай хэдэн настай вэ? 5 настай. Төгөлдрөөрөөр хичээлээд хэдэн жил болж байна? Хэр удаж байна?
4 настайдаа эхэлсэн. Тэгээ яг хэр сайн шав бэ? Ер нь бол шавнырын дунд сайн шүү. Багшийнхаа өгөн доор нь хаяа жоохон залхуурах гэдэг. Тэгээд зүгээрээ тэгээд тэрийн жоохон төлхөрдөөд аав ээж одоо бид нар талаас нь хилээд тэгээ гоё өгөнд ороод юм хийчихнэ. Хичнээн ая тоглож чадах вэ одоо? Хэдийг тоглох вүлээ? Концертанд хэдийг тоглох вүлээ? 3 дуу байгаа тий? 3 дуу байгаа. Тэгэхээр ер нь яг ийм бага насны хүүхдүүдэд төгөлдөр уурын хичээл заана гэдэг бас хэцүү бах. Хүүхдүүд бол яг гүйж хараадаг насан дээрээ төгөлдөр уурын ард маш удаан суух. Тий. Ер нь яг одоо хүүхэд гэдгээр нь бол тийм байгаа. Түүнээс бол хүүхдийн тарих гэдэг юм одоо энэ өнөөдөр шинжлэх ухаан чинь одоо батлаад гараад ирсэн. Ер нь 2-6 наснд бол хүүхэд бол суут байдаг гэж одоо тийм юм одоо гараад байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж хүүхдүүдээ бид нар дотроо хайрлаж гаднаа одоо тэр суут гэдэг тархин дээр нь сайн ажилчвал тэгээд цаашаа тэр хүүхэд одоо гой бүрлдээд явчихна гэж боддгийн тий. Тэгэхээр би ингээд залуу ээж аав нарт бол нэлээд өнөөдөр бол өөрчлөгдсөн байгаа. Энэ миний одоо их ном уншиж гин бас зарим ээж аав нар тэгээд багшаа яг тэгсэн байна. Хүүхдээ өгье гэж зарим баг над нэг юм их гоё одоо анекдот гэж хэлэхэд яг л болсон явдал нэг ээж холбогдоод багшаа би хүүхдээ танд өгнө шүү гэхээр тэгээд хідэн настай гэсэн чи гидсэндээ 2 сартай байгаа гэд одоо тийм бүр над дээр одоо ээж нар хүртэл ярьдаг. Тэгээд одоо ерөнхийдөө 2 нас 1 нас хастай ээж нар маш их холбогдоод аваад одоо яах вэ эхлэх болох болов гэд. Тэгээ би бол юу гэж хэлдэг вэ гэхээр ер нь ирж шалгуулна. Хэрэв тод авьяастай хүүхэд бол өөрөө ингээд аяндаа нэхэд ирдэг хүүхдүүдийг бол нас мас харгалзахгүйгээр гэж бодно. Надад бол одоохондоо яг тийм хүүхэд бол яг 3 наснаас ирсэн хүүхэд бол байгаа. Яг тод биш боломжтой. Ухаан нь одоо яг ээж аваас аяас нь тэр одоо нэг авьяас гэдэг шиг тэр ухааны дээр нь нэлээд урагшаа өөрсдөө ч гэсэн их тийм арчилгаатай өсгдсөн тийм хүүхдүүд байдаг. Тэгэхээр сороод хичээлээ зааж эхлэх үү? За тэгээ сороо хоёлаа хичээлээ эхлэе. За хоёлаа гараа халаая тий. За багштай энэ нөгөө гараа халаадаг юугаа эхлэе. За. За гоё шуурга болоо чангараад ба ди да ди да сайн хийгээд за одоо гараа бүглээ гарна хөдөлгөөнөө багсгаад яархан болоод яг тийм за хоёлаа дараагийнхаа дууг энэ нэгчтэй тоглоо сонирхуулчих. Гэтэ саяныхаа дууг жоохон хурдан тоглоно шүү дээ. Яг үнэ яг юун дээрээ болвол тий. За хоёлаа дараагийнхаа дууг хурдан тоглочих тий. Алдартай хийлийн зохиол байгаа шүү дээ. За тэрийг за гой тодорхой тоглоно шүү. За юу. За. Удаан байна миний хөө жоохон урдаан. Өшөө. Тэ бам да дам гэд. Тачилсан тийм гоё. Сайн. Сайн байна. Явна үргэлжил. Би чамаа яаж дуусгах гэлээ? Бам гэд гоё. Бам. За төгслөө тоглолтоо. Дам. За төгслөө. Дам ба бам бам. Чи шууд ингээд дуусч байгаа мөг нь мэддэхгүй төгсгчлээ. За дараагийнхаа дууг яг сороо шиг ийм хүүхдүүд ер нь хэр олон ирэх вэ? Ялангуяа хүүхдүүдийн хувьд нөө хөгжим сурахгүй, хөгжмийн авьяасгүй гэж гологцсон хүүхдүүдийг та бас маш одоо хөгжмийн мэдлэгтэй болгож хүмүүжүүлсэн гэж би бас сонсч ирсэн юм. Ер нь бол би хүүхдүүдийг бол голдгүй. Хүүхэд бол бүгд адилхан. Ягаад гэвэл хүүхдийн хүмүүжил бол бид нар өөрсдөө хүүхдүүдтэй үлгэр жишээг үзүүлж явахсаа. Тэгэхээр бид нар бас алдаад идэг штэ. Хүүхдээ хүмүүжүүлнэ гэж яриад идэг. Үгүй байхгүй. Эхлээд өөрийгөө хүмүүжүүлнэ. Тэгээ хүүхд чинь ээж аваагаа харна, багшигаа харна, одоо эргэн тойрноо орчингоо харна. Тэгжиж тэр хүүхд яг тэр хүмүүжил гэдэг нь олгогдсон штэ. Тэгэд миний хувьд бол бүгд адилхан, би бүгдэнтэй адилхан заадаг тий. Зүгээр ээж аав нар нь өөрсдөө хичээлээ таслагч байд юм уу одоо миний өгсөн жоохон хариуцлагыг ингээд даагаад авчвал бүр гоё амжилт гардаг. Тэгээ энэ хүүхдний одоо энэ жишээ нь тухайлах юм бол одоо яг юу гэдэг та бол 20 хэдэн жил Монголыг төлөөлөө дэлхийд гарсан. Яг дараагийнхаа үеийг бэлтгэх гээд бас шавнар дотроос мэдээж хайж байгаа ах. Тэгэхээр танд яг төгөлдөр хуурч хүүхдэд тийм л юм байх хэвээр. Ялангуяа төгөлдөр хуураар хичээлсэн хүүхд ийм төлөвшлийг олж авдаг гэсэн мэдээж тодорхой зүйлүүд бас байдаг.
За хүмүүсө төлөвшлөхлөөр нэг ингээд томото юм л болгочихгүй тий. Одоо айгүй юм хөдөлгөөнтэй хөөхтэй багш төгөлдөр урдуул одоо энийг нэг ингээд төлөвшүүлнэ гэ тий. Тэгэхээр тэр төлөвшнө гэдэг бол зөвхөн хүүхдийг номхон даруу одоо тийм биш. Хүүхд болгон одоо олон янзын ааш аранчтай төрдөг. Тэр бол ээж аваасаа ягцсан бас тий. Генетический юм байгаа шүү. Тэгэхээр хөгжим гэдэг бол хүүхдийг юу төлөвшүүлнэ гэдэг үгний цаана бол юу вэ гэхээр энэ бол оюун ухааны асуудал тий. Одоо хүүхд ноотаа хараад уншдаг, уншихтаа боддог. Тэгээ багшийнхаа хэлснийг тогтоодог гэдэг юм одоо ингээд ийм юм ард нь тэр соёлын асуудал орж байгаа. Багшийнхаа хажуу зөв суух тий. Одоо зөв суuna гэхээр одоо нуруу гоё тэгшин би одоо хүүхдүүдэд хатан хаан шиг суuna. Одоо ингээл манайхан ч олон нийтийн газар одоо ингээл хоол газар хийж байгаа хүүхдүүд чинь айгүйх ингээл одоо ингээл хөгжим тоглодог хүүхдүүд ерөнхийдөө тим юм дээр илүү одоо нэг хэлэхэд ойлгочдаг. Түүнээс зөвөр жоох хүүхд бол ямар олон нийтийн газар очиад ийм биш шүү, тэ. Тэгэхээр тэр юмын зүгээр ингээд минийхөө томоотой байгаад хэлэхэд тэр хүүхэд төлөвшсөн гэдэг нь нэрээ юу гэлээ гэдэг тэр хүүхэд одоо нөгөө соёлынхаа юмыг ингээд гаргаж чаддаг. Төгжим бол ерөнхийдөө зөвөр тим юмн дээр нь аажмаар хөгжүүлж тэр байтугай хувцалт дээр хүртэл одоо хүүхэд хүртэл том болоод одоо октод одоо над дээр 4 жил явж байгаа одоо хүүхдүүд зөрүүч нь 13 4 хүрсэн хүүхдүүдийн ингээл биеийн байдал одоо бие авч явж байгаа байдал нь айгүй өөр тий. Ингээд төлөвшнө гэдэг үг нь бол тэр дотроо. За бит хоёр одоо хамгийн сүүлчийнхэн дүү тоглоно. Бит хоёр энэ дашмт хэлэхэд одоо удахгүй би ер нь амжилт хийж байгаа хүүхдүүдтэйгээ бас яаж урамшуулдаг вэ гэхээр зөвхөн энд хичээл хийдэг ш. Бид нар бол 4 өдрөл 4 удаа концерт тоглодог. Тэгээд одоо манай зуны тайлан 6 сарын 8-нд болно. Манай энд ээж аав нар сайхан баяраа бид нар хийдэг. Энэ нь болохоор зөвхөн баяр боловч цаанаа бол бид нар бол энэ жижигхэн шалгалт багш шав хоёр юу хийсэн бэ гэдэг тайлангаа ээж аав нартаа бид нар бол үзүүлдэг. Тэгээд тайлангаасаа гадна хүүхдүүд амжилт хийж байгаа хүүхдүүд аяндаа ингээ харагдаад ирнэ. Тэгээд энэ хүүхдүүдийнхээ ээж аавд нь бол минийхөө битээ гараа. Тэгэхээр олон улсын тэмцээнд наадамд оролцуулах тэр юу бийж автаа нь яриад боломжтой бол энэ хүүхдүүд маань ингээд яваад. За миний охин одоо хоёлаа нөгөө Шостаковичийнхаа юу илээ? Хин гэдэг зохиолч үлээ? Шостакович Шарманка гэдэг зохиол. За хоёлаа бид хоёр энэ яг дуу хоёлаа тэр олон улсын наадамд тоглох юм аа. За минийхөө багшаа давцсан юм аа үзүүлээд. За тэгэхээр үзэгчдээ яг ийм байдлаар хүүхдүүд саяны цэцэг багш дээр өглөөнөөс эхлээд ингээд бэлтгэл сургалтаа хийж эхэлдэм байна. Тэдний шавнрын хувьд бол одоо удахгүй бас Европын орнуудыг зорж өөрсдөө тоглолтоор бас олон улсын уралдаан тэмцээнд оролцоход бэлэн болоод байгаа маань. Ер нь бол хүүхэд өөрөө сууд байдаг учраас тэднийг голох шаардлагагүй, харин бид яаж хүмүүжүүлж байна вэ? Бид яаж үлгэрлэж байна уу гэдгээс тэдний бүх зүйл шалтгаална гэдгийг бас саяны цэцэг багш онцолж байгаа маа. Тэгэхээр бид энэ тухай мэдээлэлээ цагийн үр хөтөлбөрт бас дэлгэрүүлээ үзүүлэх болно. Эргээд студид толбогтой. Баярлалаа.